Сайн байцгаана уу физикийн багш Залзаа байна. Өнгөрсөн удаагийн хичээл дээр PPT хичээл оруулсан байгаа. Энэ удаа илүү ойлгомжтой байх хүнээс видео хичээл бэлдэж оруулж байна. Тэгэхээр хичээл маань видео хэлбэрээр явагдаж байгаа учраас та нар видеогоо зогсоож байгаад тодорхойлолт схемүүдэд тэмдэглэж аваад яваарай. Төгшнөр үргэлжлүүлээд ингэж яриад байх болно шүү. Хичээлээ эхлэхээс өмнө дэлгэцэн дээр гарч байгаа зургийг ажиглая. За тэгэхээр зургууд бидний амьдралд өдөр тутамд тохиолддог үзэгдлүүд байгаа. Энэ үзэгдлийг ямар үзэгдэл гэдэг вэ? Бид өнөөдөр яг ямар хичээл үзэж байгаа юм болоо? Цахилгаанч үзэгдэл гэдэг байгаа. Тэгвэл өнөөдөр бид нэр цахилгаанч үзэгдэл цаашлаад цахилгаан хэлхий гэж юу юм бэ гэдэг талаар илүү дэлгэрэнгүй үзэгнэ. Тэр яагаад бидний амьдралд цахилгаанч үзэгдэл явагддаг юм бол? Заримдаа бид нар үнийг соронзлогдох үзэгдэлтэй илүү хандварч соронзлогдоод байна гэж ярьдаг тийм ээ. Тэр тэгж хандварч болохгүй байх нь. Яагаад шаарыг үсэндээ өргөд шаар ханд наалдаад эсвэргээрээ бидний үе болгоно ширхэг болгоноор ингээд салаад байгаа юм шиг мэдрэмж төрдөг бай. Яагаад заримдаа би биелүү гарахад тог цохиж байгаа юм шиг мэдрэмж төрдөг юм бол хөөсөн цэр эдлүүд яагаад өслөг эзэлт илүү их наалддаг юм болоо. Тэгэхээр энэ зурган дээр гарч байгаа биетүүдийг өөрөөр хэлбэл дээр байгаа бүхэл биетүүдийг жижиг хэсгүүд бүрдүүлж өгдөг. Жижиг хэсгүүдийг молекулууд бүрдүүлдэг, молекулыг атомнууд бүрдүүлж өгдөг. Тэгэхээр цахилгаанч үзэгдэл гэдэг маань ерөөсөө атомын түвшинд явагддаг үзэгдэл байна. За нүүрс хүчлийнхээ нэг ширхэг атомын дүрслэл дэлгэцэн дээр гарч байна. Тэгэхээр нүүрс хүчлийнхээ маань үлгэх системийн 6 дугаар элемент байна. 6 дугаар элемент байна. Тэгэхээр атомыг юу бүрдүүлэх вэ гэхээр протон, нэмэх цэнхтэй протон, цэнхэхгүй нейтрон, сүрэг цэнхтэй электрон гэсэн 3 бит бүрдүүлнэ. Тэгэхээр протон, нейтрон хоёр маань нийлээд цөмийг бүрдүүлэн түүнийгээ тойроод электронууд эргэлдэж байдгаа гэдгийг бид нар мэднэ. Тэгвэл энд үлгэх системийн нүүрс хүчлийнхээ маань үлгэх системийн 6 дугаар элемент гэдэг нь 6 ширхэг протонтой гэсэн. Тэгэхээр протоны тоо ерөөсөө тухайн биетийн ямар бодис болохыг илэрхийлждэг. Энэ бол нүүрс хүчлийнхээ юм уу, натрий юм уу, хлор юм уу гэдгийг илэрхийлждэг байна. Тэгэхээр энэ маань 6 гэдэг бол ерөөсөө нүүрс хүчлийнхээ заашил 11 байх юм бол натрий гэдэг яваад. Тэгэхээр ерөөсөө протоны тоо өөрчлөгдөж байна гэдэг маань тухайн бодис өөрөөлөд явчихна гэсэн. Тэгэхээр протоны тоо өөрчлөж болохгүй. Эсвэргээрээ гадны ямар нэгэн нөлөөгөөр электроны тоо үргэлж өөрчлөгдөж байдаг. Тэр бодис болгон дээр өөрөө электроноо зөвхөн алдж идэг бодис гэж байхад эсвэргээрээ электрон гаднаас авч идэг бодис гэж байна. Нүүрс хүчлийнхээ хувьд болохоор электроноо гаднаас авдаг, мөн өөрөө гадагшаага алддаг ийм материал байна. Тэгвэл нүүрс хүчлийнхээ маань 6 ширхэг протонтой буюу 6 шиг нэмэх протонтой байхад 6 ширхэг хасах тэнэгтэй электронтой байх юм бол үүнийг цэнгэхгүй буюу саармаг атом гэж хэлдэг. Тэр юусаа саармаг атомд ямарваа нэгэн цахилгаанч үзэгдэл явагдахгүй гэсэн. Жишээлбэл чи эргэн тойрныхоо зүйлд үргээд юусаа тогтсохгүй, носон гэдэл чинь өөр нэг носон материалууд доош наалтахгүй байгаад байгаа юм бол энэ бол юусаа атомын тэр материалыг бүрдүүлж байгаа атомууд нь саармаг хэв шинжтэй байна л гэж ойлгох. Тэр гадны шүргэл дээр, үрэл дээр ч юм уу ямарваа нэгэн гадны нөлөөгөөр хэрвээ нүүрс хүчлийнхээ маань электроноо алдаад байх юм бол тэр жишээлбэл 6 шиг протонтой байхад 6-аас бага 5, 4, 3 гэх мэтчлэн электрон алдаад байх юм бол протоны тоо буюу нэмэх цэнхтэй протоны тоо илүү байгаа учраас тухайн биеийг нэмэхээр цэнгэлэгдсэн буюу эргээр цэнгэлэгдсэн, эргээр ионцсон атом гэж нэрлэдэг. Тэсвэргээрээ ямарваа нэгэн гадны нөлөөгөөр электроноо гаднаас аваад нэмж аваад байх юм бол 6-аас их электронтой болчихно гэсэн үг шүү дээ. 6-аас их сөрөг электрон авчихна гэсэн. Тэгэхээр энэ сөргөөр цэнгэлэгтэй буюу сөргөөр ионцсон атом болчихж байгаа гэсэн. Тэр гадны нөлөөгөөр гаднаас электрон авах юм уу алдах үзэгдлийг л ерөөсөө цахилгаанч үзэгдэл гэж нэрлэдэг байна. Тэмдэглэж аваарай. Тэгэхээр бодис болгонд өөрөөр. За натрий атомын хувьд авч үзье. Натрий атомын хувьд болохоор 11 протон 11 электронтой байх юм бол саармаг атом гэж авч үзэн ямарваа нэгэн цэнэг байхгүй. Эргээр цэнгэлэгдсэн атомыг нь болохоор протоны тоо хэвээрээ байхад электроноо натрий маань өөр алдаад идэг учраас энд 10 электронтой болчихлоо. Яг энэ үзэгдлийг л электроны тоо протоны тооноос бага байхад байгаа учраас нэмэхээр цэнгэлэгдэх үзэгдэл гэж нэрлэдэг байна. Тэгвэл флорын хувьд авч үзье. Флор маань өөрөө 9-р элемент үлгэх систем. Тэгвэл 9 протон болон 9 электронтой байх юм бол флорыг саармаг атом гэж авч үзэх хэрэгтэй. Гэтэл флор маань өөрөө гадны нөлөөгөөр гаднаас электрон авах тэм хэв шинжтэй бодис учраас 9 протонтой байлаа гэж хэлбэл 10 ширхэг электронтой болчихж байгаа. Гаднаас электрон. Тэгэхээр сүрэг цэнгэлэгтэй электрон илүү их дамгаа болчихж байгаа. Тэгвэл үүнийг ерөөсөө сөргөөр цэнгэлэгдсэн атом буюу сөргөөр янз атом гэж нэрлэдэг байгаа гэсэн байна.
Тэгэхээр нүс хүчлийнхээ маань өөрийнхөө 6 байх ёстой электроноо алдаад авах юм бол нэмэхээр цэнэглэгдсэн. Электроноо гаднаас аваад авах юм бол сөрөг цэнийг илүү давмгаа буюу сөргөөр цэнэглэгдсэн атомууд үзэгдэв. Тэгвэл нэмэхээр цэнэглэгдсэн атомууд ижил цэнэгтэй атомууд хоорондоо түлхэлцэж эсрэг цэнэгтэй атомууд хоорондоо таталцдаг. Яг соронзны хуйлтай ажилладаг. Эсвэл арай өөрөөр ойлгож үзэхэд бол нэмэхээр цэнэглэгдсэн атом гэдэг маань электроноо алдчихсан гэсэн үг. Электроны дутагдaltaй байгаа гэсэн. Сөргөөр цэнэглэгдсэн атом маань электроны илүүдэлтэй байгаа гэсэн. Тэр энэ хоёр маань яагаад татагдж байна вэ гэхээр ерөөсөө би биенийхээ электроныг нөхөхийн тулд татагдж байна гэж бас ойлгож байна. Тэгэхээр ижил цэнэгүүд түлхэлцээд эсрэг цэнэгүүд маань таталцдаг байх нэ. Яагаад бид нар нөгөө альва битэд хүрэхэд тогтсож байгаа юм шиг мэдрэмж төрдөг вэ? Тэгвэл альва носын идэлд бид нар хөлөө өрөөд явахаар тань гарын дур дэш өргөж хөлөө ингэж үрэхээр носын идэл бол яах нь өөрөөсөө электрон алддаг материал ах юм шүү дээ. Бидний бие гаднаас электрон авдаг материал ах. Тэгэхээр төмөр идэлд хүрэхээр бас ямарваа нэгэн өөр электрон авдаг тэр битүүдэд хүрэхээр биднэрт тогтсож байгаа юм шиг мэдрэмж. Тэгэхээр өөрөөсөө энэ тогтсож байгаа мэдрэмж юу гэхээр бид нар альва гадны нөлөөгөөр үрэлтээр олж авсан электроноо бусад руу дамжуулж байгаа л гэж ойлгох. Электроны илүүдэл. За энэ шаарн дээр авч үзье. Шаарыг носын идэлд үрэхэд нөгөө шаар маань носын идэлдээж татагдаад одоо энэ хананд ч татагдаад байдаг тийм ээ. Хан нэг нь алдчихдаг. Тэр цаана татагдаж байгаа. Тэр цэнгийн хувьд авч үзье. Носын идэлийг бүрдүүлж байгаа атомууд ерөөсөө эрэг сөрөг протон электроны тоо тэнцүү буюу саармаг. За энэ шаарх саармаг ханных саармаг ямарваа нэгэн нөлөө байхгүй. За тэгвэл шаарыг носын идэлд үрье. Носын идэл маань электроноо алддаг. Шаар харин электроныг яадаг вэ? Авдаг баг. За ингээд тавихад носын идэл маань өөрөө нөгөө электрон алдчихсан шаар электрон авсан учраас энэ хоёр маань хоорондоо яадаг баг. Таталцдаг. Тэгэхээр электроноо аваад юм уу алдаад байгаа энэ үзэгдлийг буюу энэ шаар болон цамц хоёр дээр явагдаж байгаа үзэгдлийг л цахилгаанч үзэгдэл гэж нэрлэдэг байгаа. Тэгвэл шаар маань эсрэгээр ханд очихоор наалдаад идэг тийм ээ хаалт наалдаад. Тэр үгсөөр шаар бол сөрөг цэнийг илүүдэлтэй байгаа. Тэгэхээр шаар сөрөг цэнийг илүүдэлтэй байгаа. Сөрөг цэнийг эрэг цэнийг хоорондоо таталцдаг. Тэгэхээр шаар яаж яана гэхээр ижил цэнэгүүд түлхэлсэн буюу өөртөөгөө ижил цэнийг хан дээр байгаа ч юм уу ямарваа нэгэн өөр газрууд байгаа ижил цэнэгүүдийг түлхэж өгөөд өөртөөгөө эрэхтэй эрэг цэнэгүүдэд татаж өгдөг шүү дээ. Өөрөөр хэлбэл зөвхөн ханны хувьд авч үзэхэд дотроо байгаа цэнийг хоёр тийш нь ялгаж өгдөг гэж ойлгож байна. Электрон авах юм алдах ямар ч үзэгдэл болоог байгааз тэгвэл яг энэ үзэгдлийг туйлшрах үзэгдэл гэж нэрлэдэг байна. Туйлшрах үзэгдэл. Тэгвэл альва би ерөөсөө электрон авах юм алдалгүйгээр түрүүнийхаа нь ерөөсөө электрон авч юм алдаагүй зөвхөн цэнгээ хоёр тийш нь ялгаж байгаа үзэгдлийг л туйлшрах үзэгдэл гэж нэрлэх юм байна. Туйлшрах үзэгдэл. Тэгэхээр цахилгаанчиг болон туйлшрах гэдэг хоёр үзэгдэл маань хоёр өөр үзэгдэл байна. Цахилгаанчиг үзэгдэл гэдэг маань электроноо аавна эсвэл алдна. Туйлшрах үзэгдэл гэдэг маань электроноо авч алдахгүйгээр зөвхөн цэнгээ ялгана. Энэ үзэгдлийг туйлшрах үзэгдэл хийнэ тэмдэглэж аваарай. Цахилгаанч болон туйлшрах үзэгдлийг судалдаг багжийг электроскоп гэж нэрлэнэ. За электроскоп нь юм дамжуулагч, бөмбөрцөг, тусгаарлагч, дотроо вакуум орчинтой. Тэгээд хоёрын ялцсан дэлбэнээс бүрдэнэ. За эдгээр ялцсан дэлбээ маань өөртөө бас цэнэгт их мэдрэмтгий юм дэлбэнүүд байна. Лабораторийн электроскоп бас энд харагдаж байна. За хэрхэн ажилладаг талаар тайлбарлаж өгье. Анх бол манай электроскоп маань дотроо саармаг хэв шинжтэй байдаг. Саармаг хэв шинжтэй байгаа учраас энэ хоёр дэлбээ таталцахгүй түлхэцгүй яг л хэмээн байгаа гэсэн. Тэгэхээр нэмэхээр цэнэглэгдсэн савааг ордуулах юм бол нэмэх цэнэгт сөрөг цэнэг таталцсан тийм ээ. Тэгэхээр эрэг сөрөг хоёр цэнэг таталцаад нэмэх өөртөө нэмхийгээ түлхэж өгөн доошгоо дэлбээр. Тэнгүүд энэ хоёр маань хоорондоо яах нь нэмэх цэнэгтэй байгаа учраас энэ хоёр дэлбээ маань хоорондоо түлхэлцээд дэлбээ дэрвиж өгдөг баг. Тэр нь бол нөгөө нэг туйлшрах үзэгдлийг ингэж судалдаг баг. Үүнтэй адилхан шаарыг бид нар өсөндөө өрхөөр ус маань ингээд арцаагаад байдаг ш тийм ээ. Тэрний үс үгээр өснүүд маань бүгд ижил цэнэгтэй болоод хоорондоо түлхэлцэж байна гэсэн үг. Яг энэ дэлбээтэй ижил. Тэгэхээр туйлшрах үзэгдлийг ингэж цэнэгтэй саваа ортуулдаг баг. За цахилгаанч үзэгдлийг яаж судалдаг вэ гэхээр энэ болохоор
дамжуулагч бөмбөрцөг маань ийм автах хэлбэртэй. За энэ цаваа ойртуулсан байгааг харж байгаа. Тэгэхээр цахилгаанч үзэгдэл гэдэг маань ерөөсөө савааг ойртуулсан дэлбээ маань за сөрөг тэмдэгтэй саваа ойртуулах юм бол дэлбээ сөргөөр дэрвих нь шүү дээ. Дэрвийцэн байгаа яг энэ үед газардуулагч буюу электроныг одоо өөртөө илүүх авдаг битийг энд ойртуулж за өөрийнхөө гарыг хөргөж бол бөмбөрцөг. Эсвэл яг нь газардуулагч буюу газартай холбосон юм төмөр залгаж болно. Ингээд золгочхоор энд байгаа илүү цэнгүүд нөгөө гараар маань дамжаад бидний бит эсвэл газар руу дамжиждаг байна. Ингээд цэнэгтэй саваагаа холдуулсан ч гэсэн дэлбээ дэрвиж эхэлдэг. Тэгэхээр цэнэгтэй саваагаа холдуулчаад байхад тухайн дэлбээ маань дэрвийгээд байх юм бол энэ бол электроскоп дээр цахилгаанч үзэгдэл явагдаж байна гэж ойлгох. Харин цэнэгтэй саваа ойртуулахад дэрвиж байх юм бол туйшрах үзэгдэл явагдаж байна гэж ойлгож болох нэ. Тэгэхээр электрон авах болон алдах үзэгдэл буюу цахилгаанч үзэгдэл маань бодис болгон дээр өөр өгдөг. Тэгвэл металл битэд буюу тэр дотроо нэг зис төмөр байгаад байгаа. Тэгвэл зисэн дээр яаж электрон авах алдах үзэгдэл явагддаг вэ гэдгийг харцгаая. Зис маань үйлэг системийн 29-т хэлмэн. Тэгэхээр 29 протонтой гэсэн. Түүнийгээ тавиад 29 электрон барилж иж энэ бол саармаг атомыг бүрдүүлнэ гэсэн. Тэгвэл хамгийн гадаад давхрааны ер нь металлуудын хамгийн гадаад давхрааны нэг электрон нь суран гарч идэг. Тэгээ үүнийгээ дундын электрон буюу энэ суран гарсан электрон бусад ойр хавьд байгаа бүх атомууд дээр очиж мөргөлт өгч болох үс ийм дундын электрон гэж нэрлэдэг байна. Тэр нэг электрон маань суран гарна гэдэг маань энэ нэмэхээр цэнэг электрон алдаад байгаа учраас нэмэх цэнэгтэй ион болчихно гэсэн. Тэгвэл нэмэх цэнэгтэй нэг ион нэг сул электронтой гэдэг ингэж дүрслэе. Тэгээ мэдээж хэрэг зис маань олон атомудаас бүрдэн бүх атом болгоны ширхэг бүрэн гаднаа нэг юм сул электронтой. За энэ сул электрон нь яах нь вэ? Дундын электрон буюу бусад атомуудыг очиж ингэж мөргөж бусад атомуудын ч гэсэн электрон болж болдог гэсэн. Тавныг зайтай холбоход сул электронууд маань дундын электрон болоод цэцэн дотор чөлөөтэй гүйж байгааг та нар харж байгаа. Тэгэхээр үүнийг бид нар цэнэг гэж нэрлэж байна. Цэнэг гэж нэрлэж байна. Тэгэхээр зэсийн нэг ширхэг атомын чөлөөт электроныг л цэнэг гэж нэ гэж ойлгож болох. Тэгэхээр металл болгонд ийм чөлөөт электронууд бас байгаа. Тэгэхээр энэ чөлөөт электронууд нь биднэрт тогийг дамжуулж өгөх гүйцэтгэж өгөх юм үүргийг гүйцэтгэдэг байх нэ. Бидний мэдэх хамгийн энгийн хэлхий бол ерөөсө гэрлийн унтраалга байгаа тийм ээ. Тэр гэрлийн унтраалган дээр дарахаар гэрэл хасдаг. Төлөвний түлхүүр гэж нэрлэнэ. Энэ бол чийдэн буюу яг энэ хэсгийд бол хэрэглэгчээр орсон байна. Хайн тижэл үсгэгч буюу бидний зай гэж бас ойлгож болно. За эдгээр голоор нөггөл урсгаж байхыг гүдэл чөлөөтэй урсгаж байханд бол энэ гүдлийн утсуудыг холбосон байна. Энэ гүдлийн утсуудыг тисээр хийдэг байгаа. Тэгвэл энэ дотор яг ямар үзэгдэл явагдах вэ гэдгийг харцгаая. Тэгэхээр унтраалгыг унтраахад буюу түлхүүрийг холбоход болон салгахад тисийн атомууд маань яаж өөрчлөгдөж байгааг харъя. Тэгэхээр бид нар түрүүн тисийн атом чөл хамгийн гадаад давхрааныхаа нэг электроныг чөлөөт буюу дундын электрон болгодог гэж үзсэн. Тэгвэл энд байгаа жижиг цэнхрүүд нь болохоор тисийн атом бүрээс гарсан нэг ширхэг дундын электронууд байна. Энэ улаанаар тэмдэглэсэн нь болохоор тис маань 29 протон 29 электронтой байх ёстой байтал 29 протон болон 28 электрон нь энэ дотор байгаад ингээ нэмэхээр янцсан атом болоод үлдээд бусад нөгөө илүү гарсан нэг электронууд нь дундын атом электрон болоод урсаж байна чөлөөтэй гэж ойлгож байна. Тэгэхээр электрон болгоно нь атом бүрийг өчөж нөгөө дундын электронууд нь очиж мөргөж байгааг харж байгаа. Тогонд залгалаа электронууд нь чөлөөтэй голоор урсаж байна. Тэгэхээр ингэж атом болгоныг очиж дундын электрон мөрөгддөг учраас металл бит буюу зис маань тогийг дамжуулж чадж байгаа дулааныг илүү хурдан дамжуулж байгаа гэсэн. Ингэснээр ерөөсөө бид нар яагаад металл битээр тогоо ширэм миг хийдэг, яагаад металл битийг тог дамжуулахад ашигладаг вэ гэхээр ерөөсөө металлын тэр гадаад давхрааны нэг электрон дундын электрон болоод тэгээд атом бүрт очиж мөргөж цахилгаан болон дулааныг дамжуулж өгдөг болохоор металл битийг сонгож бид нар хэрэглэдэг байна нэ. Түлхүүр салгацсан байхад бол 50 төлөвтэй байгаад түлхүүр залгахаар дундын электронууд маань ингэж урсаж өгч байгааг харж байгаа. Тэгэхээр энэ урсгалыг бас бид нар нөгөө төгөр цэнэг гэж нэрлэж болох. Цэнэг гэж. Тэр гүйдлийн утсан дотор үзээс утсан дотор эдгээр чөлөөт электронууд маань цэнэг хэлбэрээр урсдаг байх нэ. Тэгвэл цахилгаан хэлхий гэж юу юм бэ? За цахилгаан хэлхий гэж
эрчим хүч үүсгэгчид буюу түрүүний нөгөө батарей болон тэжээл үүсгэгчид хэрэглэгч ба за энэ дээр зурган дээр хэрэглэгч маань энд гэрлэн диод орсон байна, синс орсон байна. Цахилгааны энергийг өөр энерги рүү хувиргаж болж байгаа бүхэл эд ангиудыг хэрэглэгч гэж үздэг байгаа. Хэрэглэгч ба хувиргагчдыг цахилгаангүйдэл нэвтрэх замаар холбохыг цахилгаан хэлхээ гэж нэрлэнэ. Өөрөөр хэлбэл цахилгаан хэлхээ маань үргэлж битүү байж иж голоор нь гүйдэл гүнэ гэсэн. Тэгэхээр цахилгаан хэлхээ гэдэг маань заавал тэжээл үүсгэгчтэй, дамжуулагч утастай, хэрэглэгчтэй байж иж цахилгаан хэлхээ үүсгэнэ тэмдэглэж аваарай. Хариулынд дамжуулагч утас, хэрэглэгч болон гүйдэл хүчтэл маань ямар үүрэгтэй вэ гэдгийг тайлбарлаж өгье. Хүчтэл гэдэг маань энэ бидний мэдэх батарейнаас гарч байгаа хүчтлийг хэлээд байгаа. Батарейнаас зайнаас гарч байгаа. За бид нар болохоор одоо ердийн хэрэглээнд 220 вольтын хүчтлийг ашигладаг тийм ээ. Хүчтэл гэдэг маань түрүүний нөгөө электронуудыг урсгах даралтыг буюу хүчийг л хүчтэл гэж нэрлэдэг байгаа. Энэ батарей дотор. За хүчтлийг вольтметр гэдэг багажаар хэмждэг. Нэг чинь вольт. Тэгээд англиар вольт буюу V-үсгээр тэмдэглэдэг. Том V-үсгээр. За бичгтээ бидний энгийн зайны хэрэглээ бол ойролцоогоор 1.5 вольт байдаг. Тэгэхээр V тэнцүү 1.5 вольт гэж бичдэг. За нэг зайны хүчтэл болон батарейны арын хүчтлээс бас уншиж болно. Тэгвэл цахилгаан гүйдэл хийж үгүй. Тэгвэл бид нар батарейнаас хүчтлээ гаргачлаа. Батарейнаас электроныг урсгах даралтыг гаргачлаа. Тэгвэл одоо нөгөө чөлөөт электронууд маань дамжуулагч утас болон хэрэглэгчээр чөлөөтөө урсгаж гүйж авах хэрэгтэй. Тэгвэл цахилгаан гүйдэл гэдэг нь ерөөсөө цахилгаан цэнгийн урсгалыг хэлээд байгаа. Буюу нөгөө электронуудын маань урсгалыг хэлээд байгаа. Электрон гэдэг маань бид нар цэнгээ хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр цахилгаан гүйдэл гэдэг нь цахилгаан цэнгийн урсгалын хөдөлгөөнийг хэлнэ. Тэгэхээр энэ ампер гэдэг нэгжтэй бөгөөд А усгаар тэмдэглэдэг. Хэмжигтэй ампер метр гэдэг багажаар хэмждэг. Тэгэхээр нэгжийн А усгаар тэмдэглээд гүйдлийг болохоор А усгаар тэмдэглэнэ. За бичгтээ чивэл I тэнцүү 2.1 ампер, I тэнцүү 20 ампер, 30 ампер гэх мэтчлэнээр бичгэлэл хийх нь. За цэнгийн урсгал маань хаанаас хаашаа чиглэдэг юм бол гэдгийг бүгдээрээ цахим туршилтаас олж үзье. За энийг болохоор хэрэглэгч гэж ойлгож байна шүү. Энэ бол чийдэн ч байж болно, синс ч байж болно, юу ч байж болно. Тэр эндээс гүйдэл гэдэг маань ерөөсөө энэ цэнгийн урсгалыг хэмжээд байгаа. Энэ дээр гарч иж байгаа утгыг гүйдэл гэж нэрлэдэг. Тэгэхээр цэнгийн урсгал маань мэдээж хэрэгэнд электрон илүү буюу цэнэг ихтэй хэсгээс цэнэг багатай хэсэг рүү урсна. Өөрөөр хэлбэл сүргөөс гараад зайны нэмэх хэсэг рүү цэнэг маань урсдаг. Гүйдэл маань эсэргээр энд гүйдлийг хэмждэг багажийг яаж хэмжиж байгаа гэж байна. Цэнгийн урсгалд тулгуурлаад зүг бодлоно гэсэн. Тэгэхээр гүйдэл маань эсэргээрээ нэмхээсээ гараад за энэ эргэлтийг ажиглаарай. Тэгэхээр гүйдэл маань эсэргээрээ нэмхээсээ гараад хасах руугаа чиглэж байдаг. Тэгэхээр гүйдлийн урсгалын чиглэл, цэнгийн урсгалын чиглэл хоёр нь хоорондоо зөрж идэг гэсэн. Тэгэхээр цэнгийн урсгал маань хасгаас нэмэх рүү чиглэж идэг бол гүйдлийн урсгал маань эсэргээрээ нэмхээсээ хасах руу чиглэж идэг гэсэн. За дэвтэртээ гүйдлийн хэлхийг тэмдэглэхдээ схемчлэн тэмдэглэнэ. Тэгэхээр батарейг болохоор тэжээл үсгэж буюу батарейг болохоор урт олон богино зураасаар тэмдэглэнэ. Урт зураас нь батарейны нэмэх цэнэг, богино зураас нь хасах цэнийг илэрхийлнэ. Холбох үзэр буюу илүү салаа холболт хийхийг хүсвэл цэгээр тэмдэглэнэ. Түлхүүрийг энэ тасархаатай шулуунаар чийдэн ампер метр, вольт метрийг тус бүрт нь ингэж тэмдэглэх нэ. Тэмдэглэж аваарай дэвтэртээ. Эндор нэг энгийн хэлхээ өгсөрсөн байна. Хэлхээнд маань тэжээл үүсгэгч түлхүүр баруун гартал дээдлэлт чийдэн зүүн гартал болохоор ампер метр холбосон байна. Тэгэхээр цахим туршилт ашиглан энэ хэлхийг өгсөрч үзүүлье. За доотлолт хэлхээний маань доотлолт тэжээл үүсгэгч байсан. За тэжээл үүсгэгчийн маань батарейны нэмэх тэмдэг нь баруун гартал руу харсан байна. Тэгэхээр нэмэх тэмдэг нь баруун гартал руу харлаа. Дээдлэлт болохоор чийдэн. За хажууд ампер метр бол энд байна. Ампер метрийг төр ийш нь тавьчих. За түлхүүр свич байна тийм ээ. Түлхүүр баруун гарталтай байсан баха. За ингээд яг хэлхээний схем дээр гарсан шиг юм хэсэгтэй байгуулахын тулд бол түүнээс бол шууд ингээд холболт хийгээл 3 батарейгаа шууд чийдэнтэйгээ холбож болно л да. Гэхдээ илүү юм хэсэгтэй байлгахын тулд шин олон цэцээр хэсэгтэй холболт хийж үзүүлье. Төлөвтэй холбочих.
За дэлгүүрээ дарахад гэрэл маань хасж байна. Тэгэхээр энэ цэнхэр гүйж байгаа электронууд маань болохоор манай цэнгийн урс хол байгаа. Цэнийг маань батарейны хасгаас гараад нэмэх рүү орж байгааг харж байгаа. Гүйдлийн урс хол болохоор эсрэгээрээ нэмэхээс гараад хасах руу орж байгааг илэрхийлэл харагдаж байна. Тэгэхээр энэ батарейныхаа буюу хүчтэрлээ харцгаая. Хүчтэл маань V тэнцүү 9 вольт гэж байна. Тэгэхээр энэ бол 9 вольтын батарей хана. Бидний хэрэгэлдэг энгийн батарей болохоор 1.5 вольт гэдэг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энийг бичгтээ дэвтэртээ тэмдэглэж байхдаа V тэнцүү 9 вольт энэ англиар бичсэн байгаа болохоор нэгж нь англиар бичигдсэн маа. Бид нар дэвтэртээ бичгтээ зүгээр V тэнцүү 9 Монгол үгсэг тавиад бичсэн гэсэн. За дэлгүүрээ салгаж аваад одоо ампер метр холбож үзье. Ампер метрийг хэлхээнд холбохдоо ампер метрийн голоор гүйдэл чөлөөтэй урсж байх хугацаар хэлхээнд холбож байна. Ампер метрийг. За ингээд холбож. За ингээд дэлгүүрээ холбоход 0.9 ампер гүйдэл хүч. Тэгэхээр үүнийг бичихтэй дэвтэртээ I тэнцүү 0.9 ампер гэж бичиж. Тэгэхээр 9 вольтын хүчтэй батарей холбоход энэ чийдингээс хамаарат энэ гүйдлийн утсаар 0.9 ампер гүйдэл гүйж байгаа гэсэн. Тэгэхээр энэ програм дээрээ бас харахыг хүсвэл схемчж харахтаа ингээ харчихна. Ампер метр болохоор нөө бусдаа багаж учраас энэ дээр схемчж харагдахгүй байх шиг байна. За ингээ хэлхийгээр бол ингэж харагдах нэ. Тэгэхээр өнөөдөр үзэж байгаа цахилгаан чухал цахилгаан хэлхээ гэдэг хичээл маань энэ хүрээд өндөрлөж байна. Хичээлээ дүгнээд эхнээс нь ахуулаад нэг товчхон ярьчих. Цахилгаан чухал цахилгаан хэлхээ гэдэг хичээл үзсэн. Цахилгаан чухал үзэгдэл гэдэг маань атомын түвшинд явагдах үзэгдлийг хэлнэ. Атом маань протон, нейтрон, электроноос бүрдэн. Тэгвэл электрон авж байгаа болон алдж байгаа энэ үзэгдлийг цахилгаан чухал үзэгдэл гэж нэрлэнэ. Ижил тэнхтэй биесүүд түлхэлцэн, эсрэг тэнхтэй биесүүд баталсан. Тэгвэл электроноо авч болон алдахгүйгээр зөвхөн ялгаах үзэгдлийг туйлшрах үзэгдэл гэж нэрлэнэ. Тэгэхээр цахилгаан чухал үзэгдэл, туйлшрах үзэгдэл хоёр маань хоёр өөр үзэгдэл ахнэ. Цахилгаан чухал туйлшрах үзэгдлийг электроскоп гэдэг багж арга хэмждэг. Цахилгаан хэлхээ гэдэг нь эрчим хүч үүсгэгчд, хэрэглэгчд ба хоёр хүчийг цахилгаан гүйдэл нэвтрэх замаар холбохыг цахилгаан хэлхээ гэж нэрлэнэ. Хүчтэл гэдэг нь электронуудын урсгах буюу хүч дуугаар дамжаад гүйдэл мангон хүчлэлийг вольтметрээр хэмждэг бол гүйдлийг ампер метр багчаар хэмжинэ. Хүчлэлийн нэгж нь вольт бол гүйдлийн нэгж нь ампер байна. Бичгтээ V тэнцүү 1.1 вольт гэждэг бол гүйдлийг I тэнцүү 2.1 ампер гэж бичгнэ. Цэнгийн урсгал хасгаас нэмэх рүү чиглэдэг бол эсрэгээрээ гүйдэл нь нэмэхээс хасах руу чиглэсэн байдаг. За ингээд өнөөдөр үзсэн хичээл ойлгосон гэж найдаж байна. Хэрвээ ойлгоогүй бол комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Амун одоо өгч байгаа гэрийн даалгаврыг бас зургийн дараад комент хэсэгт үлдээгээрэй. Тэр гэртээ PET програм дээр одоо би яг яаж ажиллах зааврыг өгөн тэр зааврын дагуу доор байгаа энэ хоёр схемийг байгуулна. За эхний схемд 2 чийдэн болон 2 ампер метрний тэжээл үсгэж холбогдсон байна. Түлхүүргүй байгааг анзаараарай. За үүнийг холбоод хүчтэй болон хоёр чийдэнд бүгдсэн гүйдлүүдийн хэмжээ дэвтэртээ тэмдэглэж аавна. Байгуулалтыг хийгээд зургийн дараа коммент үзүүлдэг хийнэ. Хоёрдугаар схем нь болохоор нэгдүгээр схемийг арай өөрөөр холбосон байгааг харж байгаа. Гүйдлүүдтэй адилхан гарах нь өөр гарах нь гэдгийг бас үзүүлэх нэ хөштэй. За PET програм руу яаж орж туршилт хийх вэ гэдгийг зааж өгье. Search дээрээ PET буюу PET гэж үчээд холбогдно. Ороод Free Online Physics Chemistry Biology гэсэн энэ руу ороод за simulation гэсэн хэсэг рүү ороод хичээлээ сонгоно physics гэдэг. За physics гэх цахим туршилтууд гарч ирнэ. Энэ цахим туршилтуудын бүлгүүдийн сонголтууд байгаа. За энэ хамгийн доотлынх нь сонголтыг авчна. Electricity, magnet, circuit гэсэн сонголтыг авна. За ингээд аваад дээдлээсээ эхний 3-ын DC Virtual Lab гэдгийг сонгож байна. Энэ нөө интернет байхад хийгддэг цахим туршилт учраас тоглуулагч гэдгийг дараад бидний сая хийсэн туршилтын талбар маань гараад ирэх нэ. За энэ дээр show current гэдэг нь болохоор чи цэнгийн урсгалаар харах уу, гүйдлийн урсгалаар харах уу гэдэг сонголтууд байна. За энд вольтметр буюу хүчтэй хэмждэг багж байна, ампер метр буюу гүйдэл хэмжих багж байна. За энэ болохоор зүгээр хэлхээгээр харах уу, схемээр харах уу гэсэн сонголтууд байгаа. Схемээр бол тэнд бас харагдаж, солигдож байгааг харж байгаа тийм. За энэ дээр сонголтууд хэрэглэгдэхүүний сонголтууд маань юм 4 хуудас сонголт байгаа. 4 хуудастай талбартай. Тэгэхээр бид нар болохоор зөвхөн яг гэрийн даалгавар хийхдээ зөвхөн хамгийн нэгдүгээр талбарын сонголтуудыг сонгож ажиллана гэсэн. За энэ дээр батарей гэрлийн чийдэн байгаа хэрнээ дахиад зоотлын хуудсанд дахиад нэг батарей гэрлийн чийдэн байгааг харж байгаа арай өөр тэмдэглэгээтэй. Энэ болохоор илүү өндөр хүчтэлийн буюу бидний хэрэглэдэг хувьсах гүйдлийг хүчтэлд ашигладаг хэрэглэгдэхүүнүүд гэсэн үг. Бид нар болохоор гэхдээ зөвхөн ихний хуудсанд байгаа хэрэглэгдэхүүнүүдийг ашиглаж шүү. За тэгээ ингээд татаал. За энэ дээр 4 хуудастай талбар байгаа. Тэгэхээр 4 хуудастай талбарт 4
татаал ажиллаад яваад гэсэн үг. Ингээд байгуулалтаа байгуулад зургийн дараа коммент зүйлтэйгээд багштай шалгуулах нэ. За тэгээ гэрэн даалгавраа сайн хийгээрэй. Анхаарал тавьсан явдал баярлалаа.